За өнөөдрийн бичлэг дээр нухчаа номын гол санааг товчлон ярих болно. За нухчаа гэдэг бол одоо та зорилголуугаа чиглээд явж байхад даваа нухчаа, амьдралын нухчаа гэд зорилголуугаа чиглээд явж байхад тэр хэцүү цаг үеийг нухчаа гэж илэрхийлдэг шүү дээ, тий. А номын зохиолч маань болохоор энэ нухчаа гэдгийг тодорхойлохдоо болохоор бүхий салбарт мэрэгжилтэн болон сонирхогчд гэж байдаг. Сонирхогчд бол маш их байдаг. Харин мэрэгжлийнхэн бол цөөхөн байдаг. Энэ бүхий салбарт байдаг сонирхогчд болон мэрэгжлийнхнийг голоор нь зааглаж байдаг. Энэ зааг бол нухчаа юм гэж тайлбарлсан байдаг. Жишээ нь сагсан бөмбөгийн одоо салбар байж болно. Сагс сайн тоглодог, сагс дажгүй тоглодог, сагсан дуртай үе түмэн өч төчнөө хүн байгаа боловч яг сагсан бөмбөгийн мэрэгжлийн тамирчид маш цөөхөн байдаг. Одоо зүгээр сагс дажгүй тоглодог, сагсан дуртай хүнээс сагсан бөмбөгийн мэрэгжлийн тамирчин болохын тулд нүүр хичээл зүтгэл гаргах ёстой шүү, тий. Энэ цаг үеийг болохоор нухчаа гэж номын зохиолч нэрлэжээ. Тэгээд бүхий салбарт энэ нухчаа буюу энэ одоо ур чадварыг эзэмшиж мэрэгшхийн тулд энэ хэцүү цаг үеийг туулахаас өмнө наа талд нь болохоор хүмүүс маш их байдаг. Бүхий салбарт дундаж гүйцэтгэлтэй, нэг яахавтай төвшөнд сайн чаддаг, нэг оролддог хүмүүс бол бүх салбарт маш их байдаг. Гэхдээ мөнгө нь маш жоохон байдаг. Харин энэ нухчааг нь даваад гараад мэрэгжлийн төвшөнд очиж юм бол энэ хэсэгт нь бол хүн асар цөөхөн байдаг. Өрсөлдөгчд бараг байхгүй. Хүн асар цөөхөн байдаг хэрнээ мөнгө маш их байдаг. Тийм учраас бүхий л салбарт зүгээр дундаж төвшний хүмүүс маш жоохон мөнгө олж байхад цөөн хідэн мэрэгжлийн хүмүүс нь маш их мөнгийг олж идэг. Тэгээ номын гол санаа бол ерөөсөө л та өөрийнхөө байгаа ертөнцийн өөрийнхөө салбарынхаа мэрэгжилтэн болоороо зүгээр сонирхогч байгаад баахан олон хүмүүсийн дунд өрсөлдөөл тэднэрээсээ нэг илүүч гарахгүй, дутууч гарахгүй нэг тэгж байж ирснийхаа оронд энэ нухчаа хэцүү цаг үеийг даваа та өөрийнхөө салбарынхаа дэлхийн шилтгэн болоороо өөрийнхөө салбарынхаа шилтгэн болоороо гэж ятгадаг. Тэгээд тэгж ятгахын тулд номынхоо ихэнх хэсэгт үнэхээр тэгвэл тэр сонирхогчд нь маш бага мөнгө олоод тэр яг нухчаагийн давчсан мэрэгжилтэнгүүд нь маш их мөнгө олд юм уу гэдгийг судалгаагаар бас харуулдаг. За жишээ нь дэлхийн хамгийн өндөр борлуулалттай 10 зарим хүний борлуулалтыг нь харуулсан байдаг. За дэлгэцэн дээр та харж байгаа бол ванильта зарим нь дэлхийд нэгт орд юм шүү дээ. Гэхдээ зах зээл дээр эзлэх хувь борлуулалтаараа бол бусдаас хамаагүй өндөр байна. Тэгтэл дэлхийн 2-р ордгоос ахуулаад дэлхийн 10-р ордгууд нь хоорондоо нэг их зөрөө байхгүй. Энийг болохоор Зиппийн хууль гэж нэрлэдэг юм байлээ. Зиппийн хууль гэдэг нь болохоор ялагчид хамгийн хүртдэг буюу ялагчид бараг бүгднийг авч идэг. Номер 1-т орсон хүн нь бараг бүх зах зээлийн үр өгөөжийг авч идэг. Үлдсэн 2 номероос ахуулаад 100 номер хүртэл үлдсэн тэр зах зээл дээр үлдсэн цөөхийг л тэд нар хувааж иддэг юм а. Тийм учраас энэ зүйл бол зөвхөн заримгийн зах зээл дээр ч биш бүх зах зээл дээр ийм байдаг учраас та цөөхийн дээд талд нь гараарай гэдэг. За гэхдээ энэ дэлхийн номер 1 болоороо дэлхийн шилтгэн болоороо гэж хэлж байгаа нь болохоор бүх зүйлийн шилдэг болох ш. Бүх зүйлийн шилдэг болно гэдэг чинь угаасаа бүх зүйлийн шилдэг болох боломжгүй болохоор бүх зүйлийг нэг дундаж төвшөнд л гүйцэтгэнэ гэсэн үг шүү дээ, тий. Тийм учраас номын зохиолч бол дэлхийн шилдэг болоороо гэдэг нь бүх юмдаа сайн болоороо гэсэн үг ш. Өөрийнхөө яг зорилттой зах зээлийг олоод тэр зорилттой зах зээлийнхаа яг оргилд нь гараараа. Яг чи өөрөө хинд үйлчлэхийг хүсэж чинь, юу хийхийг хүсэж чинь, яг тэр жижигхэн бичил зах зээл нөгөө ничэж гэж ярьдаг шүү дээ, тий. Тэр бичил зах зээлээ олоод тэр зах зээлийнхаа шилтгэн болоорой гэж байлээ. За тэгэхээр өөрийнхөө салбарын шилтгэн болохын тулд тэгвэл хэр их цаг хугацааг зарцуулах ёстой юм бэ гэдэг дээр болохоор нөгөө 10,000 цагийн дүрм гэж гардаг шүү дээ, тий. 10,000 цагийн дүрм бол гэхдээ энэ ном дээр гардгүй өөр 10,000 цагийн дүрм гэж байдаг. Тэр дүрмэн дээр болохоор харах юм бол зах зээл дээр ч одоо хөгжимчд, бүжигчд одоо гэвэл бүх салбарын хүмүүсийг ажиглаад үзэх юм бол яг тэр оргилд нь байгаа мэрэгжилтэнгүүд бол өөрийнхөө салбарт 10,000 цагийг зарцуулчихсан хүмүүс байдаг гинэ. Одоо бүжиглдэг хүн байлаа гэхэд бүжгээрээ 10,000 цаг хичээлчих юм бол ерөнхийдөө дэлхийн элит төвшний хүмүүс болдог. Харин одоо дундаж зүгээр бүжгийн багш нар ч юм уу зүгээр нэг бүжиг сонирхдаг хүмүүсийг харах юм бол өөрийнхөө салбарт нэг 1000 цагийг ч юм уу тэр бүжгээрээ 2000 цагийг ч юм уу 3000 цагийг л хичээлсэн хүмүүс байд юм байлээ. Тэгээд тэр 10,000 цагийн одоо тэр судалгааны хүмүүс нь дүгнэлтээ гаргахтаа болохоор одоо мэрэгжлийн нэг төгс төгөлдөр мэрэгжлийн авьяастай хүмүүс гэж бараг байдгүй юм байна. За яг хуу одоо бүжгэн дээр бүр огт авьяасгүй эвсэлгүй хүмүүс гэж байдаг бол эвсэлтэй нэг төрөлхийн жоохон эвсэлтэй хүмүүс ааш та тий. Гэхдээ тэр төрөлхийн жоохон эвсэлтэй хүмүүс нь яг бүр мэрэгжлийн элит гой бүжигчд болох уу? Эсвэл нэг байдгал нэг зүгээр нэг бүжиг сонирхдаг одоо энгийн бүжгийн эвсэлгүй хүмүүсийн хажууд нэг гой бүжиглждэг тийм төвчний хүмүүс болох уу гэдгийг тодорхойлдог зүйл нь болохоор төрөлхийн авьяас биш тэр зүйлээрээ хичээлсэн цаг хугацаанд байдсан байна. Ерөнхийдөө бол мэрэгчлэн болёо гэж хүсэх юм бол надад тийм нэг онцгой авьяас чадвар байна уу гэхээс илүүгээр би өөрийнхөө салбартаа тууштайгаар 10,000 цагийг зарцуулж чадах уу гэдэг нь ихний сорилт болно гэсэн үг шүү дээ, тий. Хугацаа номон дээр ч гэсэн хэлсэн байлээ. Та өөрийнхөө салбарынхаа одоо өөрийнхөө дэлхийн ертөнцийнхөө номер 1 нь болохын тулд тийм онцгой авьяас чадвар гэж юусэн яриаггүй. Энэ номон дээр бол та өөрөө тэр онцгой одоо гоц гүйцэтгэлтэй элит төвшний хүн болохын тулд таныг хийх ёстой хамгийн түрүүнд нэгдүгээр хийх ёстой зүйл чинь бусад зүйлсийг хаях ёстой.
За саяны жишээгээр бол 10,000 цагийг нэг салбартаа зарцуулж ич мэрэгчлэн болдог гэж штэ тий. Тийм учраас нухчаа ном дээр болохоор нөгөө өнцгөөс нь хэлж байгаа байхгүй юу. Тэр 10,000 цагийг нэг зүйлдээ зориулахын тулд маш их зүйлийг буюу бусад бараг бүх зүйлийг хаях хэрэгтэй. Дундаж төвшний хүмүүс гэж ямар хүмүүсийг хэлдэг вэ гэхээр маш олон зүйлийг зэрэг эхэлсэн. Тэгэл тэднийг нэг 10% хэмжээнд нэг 20% хэмжээнд эсвэл нэг өсрөөл нэг 50% хэмжээнд бүх юмыг чаддаг хүмүүсийг дундаж хүмүүс гэдэг юм аа. Харин тэр мэрэгжилтэнгүүд бол нэг зүйлийг тултал нь хийдэг, бусад зүйлийг бол хийж чаддаггүй хүмүүс гэдэг. Бусад зүйлийг хийж чадахгүй байгаа шалтгаан нь бусад зүйлд гаргах цаг байхгүй учраас тийм юм аа. Тэгэхээр нэг зүйлдээ та мэрэгжилтэн болъё гэж хүсэж ивэл 10,000 цагийг зарцуулах хэрэгтэй. 10,000 цагийг зарцуулахын тулд бусад зүйлийг хайж ижил тэр цаг хугацаа чинь гарч ирж дээ тий. Тэр олимпийн аврагт ч гэсэн адилхан 24 цаг байдаг. Зүгээр нэг биеийн тамирын багшд ч гэсэн адилхан 24 цаг байдаг. Энэ хоёрын ялгаа нь юу юм бэ гэхээр тэр 24 цагаа нэг зүйлдээ бүх цагаа зориулж чадчихэв үү гэдгээр л ялгаа нь харагддаг юм а. Тийм учраас нухчаа номон дээр бол өөрийнхөө салбарынхаа мэрэгчлэн болмоор байвал бусад зүйлсүүдийг хаях зоригтой байх хэрэгтэй. Тэгээ энэ ном дээр бусад зүйл гэдгүүдийг болохоор мухар гудам бас хавцал гэж нэрлэж илээ. Мухар гудам гэдэг нь яваал идэг гэхдээ ямар ч ахиц дэвшил гардаггүй. Төөрдөг байшин шиг тий. Яваал идэг гэхдээ ямар ч ахиц дэвшил гардаггүй. Тийм зүйлсүүдийг хаях хэрэгтэй. За дээрэс нь хавцал гэж илээ. Одоо хавцал гэдэг чинь ингээл гинт унаал өгдөг зүйлийг хавцал гэдэг шүү дээ тий. Тэгэхээр одоо ингээд аюу сайхан байгаа зугаа цэнгэж болно, тамхич гэж болно тий. Одоо татхад аюу гоё байна. Гэхдээ гинт нэг л одоо ирээдүйд бол танд хохирол хочруулах токсик харилцаач гэж болно тий. Тиймэрхүү танд одоо ирээдүйд чинь ямар ч үн цэнгүй тэр мухар гудмууд болон хавцлуудаа хайж ижил та энэ нухчааг даван туулах боломжтой. Яагаад гэвэл нухчааг даван туулахын тулд танд маш их цаг хугацаа болон нүүр их хөдөлмөр болон төвлөрөл хэрэгтэй. Эдгээр зүйлсүүдийг та өөрөө гаргаж ирэхийн тулд бусад зүйлсүүдийг хаях хэрэгтэй. Угаасаа энд гарчсан байгаа хүмүүсийг ажиглаад үзэх юм бол нэг зүйл дээрээ төвлөрсөн нэг замаараа л тууштай явсан хүмүүс л энд гарч ирч чаддаг болохоос биш одоо 2-3 замыг зэрэг явсан хүмүүс хизээч энийг нухчааг даван туулж чаддаггүй маа. Тийм учраас та нухчааг даван туулахыг хүсвэл хамгийн түрүүнд мухар гудам тэр хавцлуудаас гарч ирж хаях хэрэгтэй. Нухчааг даван туулахад танд хэрэг болох цаг хугацаа болон мөнгө, энерги чөлөөлөх хэрэгтэй гэж нэгдүгээр сануулж байлаа. За нухчаа номон дээр сануулж байгаа танд өгж байгаа хоёр дахь мессеж нь болохоор одоо нухчаа гэдгийг даван туулахын тулд бид нэр бусад бүх зүйлээ хаяад нэг зүйлдээ төвлөрөөд тэнцэнэ төвчээртэйгээр одоо өөрийнхөө чадварыг ахиулах ёстой юм байна. Тэндээ үлдэх ёстой юм байна. Нэг ганц зүйлээ бол хаялгүйгээр орхихгүйгээр тэрэндээ тууштай байх ёстой юм байна гэдгийг хэлсэн шүү дээ. Гэхдээ одоо тууштайгаар энэ нухчаан дотор зүгээр ингээд байна гэдэг нь орхихгүйгээр эндээ тууштай байна гэдэг нь зүгээр суух ингээд огт биш шүү гэдгийг бас маш сайн сануулж хэлж илээ. Та энэ нухчааг даван туулахын тулд ухамсартайгаар нүүр их хүч хөдөлмөрийг зарцуулж өөрийнхөө чадварыг дээшлүүлж ижил энийг давна шүү. Тэрнээс биш зүгээр өөрөө одоо би сагсан бөмбөр хичээлж ялаа гэж бодоход 10,000 цагийг би сагсан бөмбөгт зориулчих юм бол би мэрэгжлийн элит тамирчин болох юм байна гэл зүгээр л нэг сагсаа зүгээр тоглоол байх юм бол хизээч тэр төвшөнд гарахгүй. Тэр төвшөнд хүмүүс гарахын тулд өөрсдөө ухамсартайгаар нүүр их хөдөлмөрийг хийж иж тийшээ гарсан шүү. Тэрнээс биш нухчаага даван туулж байгаа нэ. Тэгэхээр би энийг хаяхгүй нэг 10,000 цагийг энэ салбартаа зориулж би мэрэгчлэн болох юм байна гэд энэ салбартаа зүгээр л суугаад хамбал та хизээч мэрэгчлэн болж чадахгүй шүү. Энэ салбартаа зүгээр суух биш энэ салбартаа үргэлж өөрийгөө дээшээ ахиулах хэрэгтэй. Орхихгүй зүгээр тууштай байна гэдэг чинь зүгээр суухын нэр биш шүү гэж бас сануулсан байлээ. Энэ яг юу яриад байгаа юм бэ гэхээр нэг авиасын нууц, авиасын код гэсэн ном байдаг. Тэр ном дээр болохоор энийг бас аюу гоё тайлбарладаг байхгүй. Тэрэн дээр болохоор нөгөө нэг одоо 10,000 цагийн тухай бас гардаг. Тэгээд үнэхээр нэг салбартаа 10,000 цагийг зориулчих юм бол бүгд мэрэгчлэн болох юм уу? Тэгвэл зүгээр энэ офсоор дүүрэл нэг салбартаа 10 жил ажиллачихсан хүмүүс нь шүү дээ. Эднэр тэгэхэд тэр одоо мэрэгчлэн болоод байгаа нь хаана байгаа юм бэ? Өөрийнхөө салбар дээр одоо зүгээр энгийн тоогооч нарыг харахад 10,000 цагийг хоол ихтэй зарцуулсан, тоогооч болсон. Тоогооч болоод 10 жил хоол хийж байгаа хүмүүс байж л штэ. 10 жил ус засаж байгаа хүмүүс байж л штэ. Тэд нар тэгээд дэлхийн хэмжээнд мэрэгжлийн болцсон хаана байгаа юм бэ? Нэг салбарт 10,000 цагийг зарцуулаад мэрэгчлэн болдог бол дэлхийд даяар бүгд мэрэгчлэн болчих юм шүү гэсэн санааг дурддаг байгаа. Тэгвэл яг 10,000 цагийг адилхан зарцуулсан хэрнээ хинэн тэгээд мэрэгжлийн өндөр тамирчин болоод хинэн зүгээр л нэг байдаг тамирчнаараа үлдээд байгаа юм бэ гэдгийг энэ ном дээр одоо ялгааг нь дурддаг байхгүй. Тэрийг болохоор deep practice буюу одоо бүр хүн хичээллэх ухамсартайгаар давтлах хийсэн үү үгүй юу гэдгээр одоо ялгахтыг гинэ. Яа тэгэхээр одоо нэг хүний авяас чадвар гэдэг бол тодорхой хугацаанд өсөж ийсэн нь зогсчт юм байл та. Одоо би бүжгэлд сурж илаа гэхэд анх ингээ бүжиглээ сурж байхад би жоохон бэлтгэл юм бол аюу гой бүжгэлдэг болчт юм. Тэгэл тэрнийхэн дараа тодорхой хэмжээнд хүрснийхэн дараа ингээ гацчт юм байл та. Одоо гадаад хэл сурж байхад ч гэсэн англи хэл анх удаа ингээд хичээлээд эхэлж байхад цагаан цасаараа англи хэлийг сурж байгаа учраас эхлээд бол анхны түвшиндөө чадвар нь маш хурдан сайжирчт юм. Тэгээд зогсчдөг гинэ.
Тэгээд ер нь бүхий салбарын энэ авьяас чадварууд бол эхлээд маш сайн авьяас чадвар өсөж жагаад тэгээд зогсчихдог. Нөгөө дундаж төвшин гэсэн үг шүү дээ. Энэ төвшнөөс хойш яах ёстой вэ гэхээр deep practice буюу ухамсартайгаар давтлага хийх хэрэгтэй. Спортын тамирчдыг харах юм бол одоо зүгээр усанд сэлдэг хүн 10 жил сэлсэн ч гэсэн нэг л янзаараа нэг л хурдаараа сэлж идэг байтал олимпийн тамирчдыг харах юм бол адилхан л усанд сэлээд байгаа хэрний тэдний хурд нь өдрөөс өдөрт нэмэгдээл байдаг. Яаж хичээлсэн болоод тэгж нэмэгдээд байгаа юм бэ гэхээр ухамсартай энэ одоо хичээлэн гэдэг нь болохоор өөрийгөө үргэлж хэмжихийг хэлнэ. Өнөөдөр би одоо 10 секундын хугацаанд энэ замыг туулчлаа гэх юм бол маргааш би тэгвэл 9 секундын хугацаанд туулах ёстой гэж зорилго тавиад 9 секундын турш туулахын тулд зорж иж ингэж ухамсартайгаар миний ур чадвар одоо ямар төвшөнд байна. Тэгээд энийгээ би илүү сайжруулахын тулд яах ёстой вэ гэж ухамсартай deep practice ухамсартайгаар ингэж хичээлж ижил чадвар ахт юмаа гэж тэр ном дээр хэлдэг. Тэгээд тэр одоо авьяас чадварын нууц гэсэн нэртэй хэрнээ жинхэнэ нууц нь бол тэр deep practice буюу ухамсартайгаар та хичээлж гинүү гэдгээс шалтгаалх болно. Жишээ нь хоёр тоогоочийг аваад үзэх юм бол зүгээр ямар ч ухамсаргүйгээр 10 жил хоол их. Одоо бидний ээжүүд бол гэртээ 10 жил байтгаал хоол хийсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ ягаад тэр одоо тоогоочоор хичээлэлсэн дэлхийн шилдэг тоогооч нартай адилхан хугацаанд хоол хийсэн хэрнээ тэдгээр нь илүү байгаад бидний ээжүүдийн 10 жилийн өмнөх хоолны амт одоо хоолны амт гэсэн адилхан байгаа юм бэ гэдэг ялгаа нь болохоор ямар ч ухамсаргүйгээр зүгээр хийдэг аргаараа л хийгээд ах юм бол бидний авьяас чадвар угаасаа л тэгээ гацчихдаг. Харин тэр мэрэгжлийнхэн болвол өстой ингээд ухамсартайгаар юм хийн гэдэг чинь аюу хэцүү шүү дээ тий. Ухамсартайгаар энэ хоолыг илүү амттай болгохын тулд би яах ёстой вэ? Энэ хоол миний хоол өчигдрийнхоосоо илүү амттай байна уу гэдгийг үргэлж хэмжиж идэг. Тэгээд хэмжээд илүү болгохын тулд яах ёстой вэ гэж үргэлж толгоогоо ашиглаж идэг. Энэ зүйлсийг болохоор deep practice гэж хэлдэг юм билээ. Тэгээд тэр номон дээр хэлэхдээ энэ deep practice л одоо сонирхогчд болон мэрэгчлийнхэн хоёрын гол нууц юм а. Тэрнээс ш зүгээр л тэр салбартаа 10,000 цагийг та зориуллаа гэд мэрэгчлэн болж чадахгүй гэдэг. Нухчаа номон дээр ч гэсэн хэлэхдээ энэ нухчаан дунд буюу энэ хэцүү цаг үед та зүгээр л суулаа гэд хизээч тэр дээшээ гарч чадахгүй шүү. Тэгэхээр зүгээр суухгүйгээр маш их нөр их хөдөлмөрийг зарцуулаад өөрийнхөө салбарын өөрийнхөө ур чадварыг сайжруулахын тулд би яах ёстой вэ гэж үргэлж бодохын тулд бусад зүйлсийг хаях хэрэгтэй. Бусад зүйлээ угаасаа хаяггүйгээр тэр дээр гарч чадахгүй. Тэр дээр гарцсан байгаа хүмүүсээс асуугаараа тэр дээр гарахын тулд та өөр ажлуудыг зэрэг хийж байгаа тэр дээр гарсан уу? Бараг бүгдээрээ шахуу энээс та өөр зүйл хийхгүй эндэл бараг 4-5 жил 6 жил 7 жил эндэл зүтгэснийхаа хүчинд би өнөөдрийн байранд хүрсэн гэж хэлэх болно гэдгийг одоо иймэрхүү төрлийн номон дээр бол бүгдэн дээр нь баттхан хэлсэн байдаг. Тэгээд нухчаа номын дээр бол танд хэлэхдээ номын зохиолч маань өөрөө бизнесийн хүн маркетингийн мэрэгчлдэг Сет Годин шүү дээ. Энэ бол маркетинг гэсэн номыг бичсэн одоо бизнесийн талын салбарын бол мэрэгчлэн хүн. Тийм учраас танд бизнесийн талын өнцгөөс энэ зүйлийг тайлбарлахдаа та зүгээр сонирхогч хэвээрээ үлдэх юм бол маш олон дундаж төвшний сонирхогчдын дунд л маш жоохон мөнгийг хувааж идэх болно шүү. За дээрэс нь та энэ сонирхогчдын төвшөнд байх юм бол таны үйлчлүүлэгчид бол тантай ямар ч хамаагүй харьцуулна. Яагад гэвэл чи биш бол өөр чамтай адилхан чадвартай хүн зөндөл биш. Чи биш бол өөр миний мөнгийг аваад надад үйлчлэе гэсэн хүмүүс зөндөө байх шүү гэж харьцах болно. Харин та энэ нухчааг даван туулаад өөрөө мэрэгчлэн болчих юм бол үйлчлүүлэгчид танаар үйлчлүүлье гэж гуйх болно. Яагад гэвэл тань шиг өндөр түвшний гүйцэтгэл гүйцэтгэж чадах хүмүүс ховор учраас ховор юм чинь үн цэнтэй байдаг шүү дээ тий. Тийм учраас Сет Годин бол бизнесийн талаас нь тайлбарлахдаа дийлэнх олонхын дунд өрсөлдөж маш жоохон зүйлийг булаацалдчихсэн оронд цөөхөн тоонд ороод нухчааг даван туулаад тэр өөрийнхөө салбарын өөрийнхөө ертөнцийн оргилд нь гараад тэр гоё зайтай чөлөөтэй өрсөлдөгчгүй тэр зах зээл рүү ороод зах зээлийн хамгийн өгөөжтэй хамгийн гоё болцсон тэр хамгийн зах зээлийн хамгийн гоё зүйлсүүдийг идээрээ гэж хэлчихлээ. Тэгэхээр гоё бизнесийн өнцгөөс нь тайлбарласан байна. За тэгээ өнөөдрийн номон дээр нухчаа номыг танилцуулаа. Энэ номон дээр хоёр гол зүйлийг хэлсэн гэсэн. Нэгтгэх нь бол та сонирхогч хэвээрээ байх юм бол танд маш жоохон зүйл олдно. Харин та энэ хэцүү цаг үе буюу энэ нухчааг даван туулчих юм бол цөөхлөө орох юм бол та танд бараг өрсөлдөгчгүй, дээрэс нь үйлчлүүлэгчид таны ардаас гүн. За дээрэс нь маш их зүйлийг та хүртэх боломжтой. Тийм учраас энэ дэшээ гараараа. Гэтэ энэ дэшээ гарахын тулд зүгээр энэ дотроос суулаа гэд нэг зүйлдээ үнэж байлаа гэд дэшээ гарчдгүй юм шүү. Ухамсартайгаар хичээл зүтгэл гаргаж ижил энэ дэшээ гарах боломжтой шүү. Энэ нухчааг даван туусны дараа л та хүсэж байгаа зүйлээ хүртэх болно. Харин нухчаагийнхын дундаас нь орхиод явах юм уу? Энчнээс суугаал байх юм бол та хүртэх ёстой, хүртэх эрхтэй зүйлсүүдийг хүртэж чадахгүй шүү. Энийг хүртэхийн тулд энэ нухчааг заавал даван туулах ёстой гэдгийг номынхон төгсгөлд хэлсэн байлээ. За номын төгсгөлд зохиолч маань яг өөрийнхөө санааг базаад илэрхийлсэн байлээ. Энэ хэсгийг уншаад өнөөдрийн бичлэгээ зурсъя. Тэгэхээр санаж явах ёстой зүйл бол
Танд юу байна? Түүнийгээ бүрэн ашигла. Дэлхийн шилдэг нь бол тоглоомын дүрмийг өөрчил, бусдыг араасаа дагуул. Нухчааг давахын тулд өөрт хэрэггүй хаях, орхих ёстой бүх зүйлсээ орхи. Хэрэг байдаг чадлаараа хичээгээд ямар ч өөрчлөлт гаргаж чадахгүй байвал эртхэн бол. Яг одоо болоод үлдсэн хүч, энерги, нөөц бололцоогоороо таны амьдралыг өөрчлөх, үр өгөөж өгөх нухчаа руу дайр. Ориглыг нь эзэл, зогсолтгүй урагшил, үр дүн гарга, бид таныг оргил дээр хүлээж байгаа шүү. Тэгэхээр өөрийнхөө салбар болгоныхоо оргилд гар гэж штэ тий. Set code-ийн бол өөрийнхөө маркетинг, бизнес гэсэн салбарынхаа оргилд нь гарчихсан байна. Тэгээд таныг оргилд нь хүлээж байна гинэ. Та өөрийнхөө салбарынхаа, өөрийнхөө ертөнцийнхөө номер 1-нд болоод оргилд нь гараад ирэх юм бол set code нь тэнд таныг хүлээж байгаа гинэ. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өөрийнхөө салбарынхаа оргилд нь гараад set code-ийн та уулзаарай гэж ерөөё. Дараагийн бичлэгээр уулзъя штэ.